Иргэд саяхны хүртэл банк болон хувьцаа гэсэн хоёрхан сонголттой явж ирсэн. Банкны хадгаламжийн хүү борсонтой холбоотой иргэдийн хөрөнгө оруулалт хийх сонирхол нэмэгдэж байна. Манай улсад 2021 оноос эхлэн олон нийтээс хөрөнгө татах замаар койны давалгаа эрчимсэн. Биткойн нь захин мөнгөний анхны хэлбэр гэж ойлгож болно. Үүнтэй холбоотой санхүүгийн зохицуулах хорооноос энэ онд 8 мэдээлэл гаргасан байна. Хамгийн сүүлд өнөөдөр биткойн нь өндөр эрсдэлтэй болохыг иргэдэд сэрэмжлүүлээд байна. Тэн дээр явж байгаа 3 үндсэн асуудал байна. Таавал алтан тодорхой. Тийм болохоор алдах үед та харамсахгүй хэмжээнд хөрөнгө оруулаад та үнэхээр тэг сонирхоод байгаа бол нэгдүгээрт нь. Хоёрдугаар та алдлаа гэхэд таны алдагдгийг хэн ч нөхөхгүй. Төр хариуцахгүй. А гурав дахь тийм өгөөд байгаа тийм ард түмэнд өгөөд байгаа юм бол таныг авснараа та нэр ямар нэгэн хөрөнгө оруулалт биш шүү. Энэ бол маш өөр эрсдэлтэй. Нэгсэн бол энэ тийм арилжааны аминд л орж байгаа л гэсэн үг шүү дээ, тийм болохоор сэтгэлийн өөрчлөлөөр битээ автаарай. Энэ сэтгэлийн өөрчлөлөөр битээ автаарай. Боломжтойгоор таалдсан ч таны хохирлыг хинч төлөхгүй ш та тгийг хамгийн зөв бодороо. Ялангуяа та өөрөө тийм шийдвэр гаргаж бол гэр орон үр хүүхдээ ах トゥ амгсаад битээ татж оролцуулаарай. Яг бол та тэднийг оролцуулаад ингэ тийм пирамид үсгэдэг штэ. Тэр нь өөрөө та хохирохоос та хамгийн ойр дотны хүмүүсээ хохирооно. Зарим хүмүүс ер нь бол орон сууц машина зараад өндөрн туудал заваад одоо шатсан гэж хэлдэг юм уу тийм алдагдлалд орсон хүмүүс байна. Тэр хүмүүс яах ёстой гэдэг асуудлууд яригдж байна. Биткойн нь санхүүгийн зохицуулах хорооны зохицуулах салбар биш учраас үүнтэй холбоотой асуудлыг шийдвэрлэж чадахгүй, гагцгүй, анхааруулах сэрэмжлүүлэхээс өөр зүйл хийх боломжгүй гэдгийг хэллээ. Дэлхийн олон орн койны зах зээлийг төрийн зүгээс зохицуулах шаардлагатай гэсэн дүгнэлтэнд хүрч байна. Гэсэн хэдий ч койнтой холбоотой төгс зохицуулалт хаанч байхгүй байна. Монголчуудын хувьд гадны бирждээр байгаа койн худалдаа аваад алдсан хэд хэдэн тохиолдол гарсан. Үүгээр ч зогсохгүй асар өндөр хохирол дагуулж болзошгүй гэдгийг эдийн засагчид анхааруулж байна. Ер нь койнуудыг гаргасан талууд бол тодорхой хэмжээний санхүүгийн зорилгоо биелүүлж байгаа юм байдал бол харагддаг. Криптовалютуудаас дамжуулан төрсөн тэр бомбнууд ч гэсэн дэлхийд дээр байна. Нийт массын хувьд энэ ямар үр дагаврыг авчрах вэ гэдэг дээр л бид их болгоомжтой хандах хэрэгтэй. Яг таны хэлдэг монголчуудын санхүүгийн боловсролын түвшин, санхүүгийн чадварын түвшин ямар байгаа вэ гэдэг энэ асуудал нь өөрөө энэ валют руу бид нар сохроор хар таамгаар иргэдийг оруулж тэндээсээ болоод төсөөгөө үр дүнд хүрчих юм магадлал бол байж болзошгүй гэдгийг бол сануулах нь зүйтэй байх. Тийм учраас ер нь тэр хүмүүсийн уриалаад байгаа өөрийнхөө алдах хэмжээнд өөрийнхөө эрсдлийг даахуйц тэр хэмжээнд орно гэдэг нь тухайн ер нь санхүүгийн хэллэгээр бол риск аппетит буюу рискийн хүлээн зөвшөөрөх түвшин, хүлцэх түвшин гэж байдаг. Тэр нь бол тухайн хэмжээний эрсдэл тулгархад тухайн хүний амьдралд нь ар гэрт нь санхүүгийн нөхцөл байдалд нь тийм бодтойгоор сөрөг нөлөөлөхгүй байх ут хэмжээтэй байх тэр төвшин хэлж байгаа юм. Хувьцаа, бонд зэрэг санхүүгийн зах зээл нь ардаа үнэлэмж үнцнийг бий болгож байдаг бодит баталгаа бий. Харин биткойны хувьд эрх зүйн зохицуулалт байхгүйтэй адил тул болгоомжтой хандхыг санхүүгийн мэргэжилтнүүд сануулж байна. Биткойны хувьд бол захин мөнгөний анхны хэлбэр. Тэгээд үүнийг дагаад бол маш олон захин арилжааны хэрэгслүүд бол гарч ирж байна. Энэ Монгол улсын хувьд бол яг өнөөдрийн байдлаар зохицуултгүй яваад байна. Тэгэхээр зохицуултгүй энэ үйл ажиллагаа маань өөрөө тодорхой хэмжээний эрсдлүүдийг дагуулах магадлал өндөртэй байна. За ер нь бол засгийн газраас бол захин мөнгө энэ криптовалютын зохицуулалт, хууль эрх зүйн орчинд бүрдүүлэхээр ажиллаж байгаа. За дараа жилдээ бол багтаад энэ хууль маань бол батлагдаж эхлэх баг. Тэгэхээр энэ үртэл бол зах зээл дээр энэ бүтээгдэхүүн үйлчлэгээ бол бас нэлээд зохицуултгүй явж байна. Хэрэв танд боломж байгаад биткойн худалдаж авахаар сонирхож байгаа тохиолдолд гагцхүү мэргэжлийн хүмүүсийн зөвлөгөөн дээр үндэслэж улс орт айлхам хийх нь чухал байна.